Сайн байна уу? Одод дэлхий сувгата тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ дэлхий гаригийн гүйцэтгэлийн тухай сонирхолтой нэвтрүүлэг бэлтлээ. За ингэж бичлэгтээ ороорой. Лайк болон subscribe дараарай. Мөн комент бичээрэй. Баярлалаа. Дэлхий бол бидний гэр орон. Энд бид ажиллаж, идэж, унтаж, өдөр тутмын амьдралаа өнгөрүүлдэг. Гэхдээ бид үнэхээр сайн мэдэх үү? Бид дэлхийг цэнхэр могоон бөмбөлөг хэмээн бодох дуртай, амьдралд ээлтэй, тогтвортой, дулаан орчин гэж үздэг. Гэхдээ энэ бол хөдөлгөөнтэй хувьсан өөрчлөгдөж буй гаригийн зүгээр л нэг агшин зуурын зураг юм. Хэрэв бид сансрын цаг хугацааны шугамаас холдож харуул, түүхийн ихэнх үед манай гэр орон бидэнд танигдахын аргагүй байсныг олж мэднэ. Тиймээс эртний өнгөрсөн үед дэлхий ямар байсан бол гэдгийг дахин бүтээцгээе. Өнөөдрийн дэлхийг хизээж харж байгаагүй харь гаригийн эрдэмтэд түүний хөгжлийн янз бүрийн үе шатанд зочилсон гэж төсөөлье. Эдгээр зочид хизээ ирснээс хамааран дэлхий ямар төрлийн гариг байсан талаар тис өөр ойлголттой болох байсан. Тэд 4,5 тэрбум жилийн өмнө юу харсан бол 2 тэрбум жилийн өмнө, хагас тэрбум жилийн өмнө, эхлэхээс өмнө бага зэрэг анхааруулга. Эдгээр асуултад хариулахын тулд бид бүх эрдэмтдийн санал нийлдэггүй зарим загваруудыг ашиглах хэрэгтэй болно. Хит эртний өнгөрсөн рүү аялах нь үргэлж алдааны хязгаартай байдаг. Зарим зүйлд бид нилээд итгэлтэй байдаг. Бусад зүйлс маргаантай хിവэр байна. Тиймээс бид төсөөлөө өгүүлэхдээ эдгээр мэдээллүүдийн зарим нь боловсруулагдаж хатуу асуултад өртөж байгааг санацгаая. Ёс орно. Гэхдээ одоогийн мэдлэгийн хамгийн сайн төвшөнд манай гариг ийм байсан байж болох юм. Бид өнгөрсөн рүү явж байгаа бол маш хол явхан дээр 4,5 тэрбум жилийн өмнөөс эхэлье. Энэ бол хамгийн эхлэл биш ч нилээд ойрхон. Энэ үед дэлхийн үндсэндээ халуун зуурамтгай хайлмал чулуугийн бөмбөлөг байсан бөгөөд харь гаригийн зочид маань удаан цагийг өнгөрөөхийг хүсэхгүй байх гэж бодож байна. Дэлхий залуухан 100 сая жилч болоогүй гаригийн жишгээр нялх хүүхэд л дөө. Дэлхийн нимгэн агаар мандал нь ихэвчлэн устөрөгч гэлийгээс тогтдог бөгөөд ихэнх хэсгийг нь нарны салхи хуулж авдаг. Учир нь дэлхий соронзон орон үүсгээгүй байна. Үүний үр дүнд залуу гариг нарны сансрын туяанаас хамгаалалт багтай цацрагийн голомт болжээ. Дэлхий мөн байнга астероид зүйлт оддын бөмбөгдөлтөд өртөж мас нэмэгдсээр үүнийг аккрец гэдэг. Хясааны том бөмбөлөг дээр шинэхэн бохнуудыг байнга нааж байна гэж төсөөлөөрэй. Тэр санаа. Тэгэхээр залуу дэлхий зөвхөн халуун наалдамхай төдийгүй өсөж байгаа юм. Гэхдээ гариг тэсвэрлэх ёстой нөлөөлөл зөвхөн эдгээр биш. Саяхан өнгөрсөн хугацаанд протогараг дэлхийдээ мөргөлдөж, үүний үр дүнд бидний сар үлссэн сүүлийн үйл явдал болсон. Хэрв харь гаригийн зочид маань дэлхийг энэ төлөв байдалд харуул, түүний ирээдүйг харж чадах байсан уу? Би энэ үед чадах хэсгээ мэдэхгүй байна. Энэхүү гай зовлон тэглэлийг үл харгалзан өөрчлөлтийн үрийн суурь тавигдаж байв. Эдгээр ирж буй астероидууд дээр дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх онцгой нэгдэл ус явж байв. Дэлхийн бүх ус эдгээр солируудаас гаралтай биш ч эрдэмтэд ихэнх хэсэг нь ийм гэж үздэг. Энэ онолын дагуу нарны салхины устөрөгчийн ионууд эдгээр солируудыг мөргөж тэдгээрийн гадаргуу дор хүчилтөрөгчийн атомыг ялгаруулж улмаар ус үүсгэдэг. Байнга мөргөлдөх нь залуу гаригийн усны ихэнх хэсгийг бий болгодог. Дараа нь гариг хүрэхэд хүнд элементүүд дэлхийн төв рүү живж, бус зэрэг хөнгөн нэгдлүүд гадаргуу дээр гарч ирдэг. Галт уулын дэлбэрэлтэнд нүүрс төрөгчийн давхар эсвэл аммиак болон нэмэлт усны уур зэрэг бусад хийг агаар мандалд цацдаг. Эцэстээ энэ бүх хуримтлагдсан эрдэмтэд 2 тэрбум жилийн өмнө дэлхий рүү буцаж ирээд ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн эсхийг харлаа гэж төсөөлье. 2 тэрбум жил өнгөрч хайлмал гаригийн оронд тэд манай эрдэмтдийн цайвар улбар шарцыг гэж нэрлэдэг зүйлийг олжээ. Дэлхий хатуу царцдас болон соронзон орон үүсгэсэн бөгөөд энэ нь метанаар баялаг, өвөрмөц цайвар улбар шар мантай агаар мандлыг хадгалсан Сатурны Титан сартай их төстэй. Дэлхий мөн бороноос үүссэн шингэн устай өргөн удам далайтай. Тэнгэр лүү харвал харь гаригийн эрдэмтэд аимшигтай том сарыг харж байна. Өнөөдрийнхөөс хамаагүй ойрхон. Хөгжилтэй баримт сүүлийн 2 тэрбум жилийн турш сар дэлхийгээс аажмаар холдсоор жилд 3,8 см-ээр холдсоор байгаа. Энэ холдолт эцэстээ зогсох болно. Гэхдээ хэдэн тэрбум жилийн дараа л харин 2,5 тэрбум жилийн өмнө сар хамаагүй ойрхон байсан бөгөөд энэ ойрхон байдал нь далайд хамаагүй хүчтэй төрөлхийн хүчинд хүргэсэн. Дэлхийн энэ агшин зуурын зураг өмнөхөөсөө илүү дэлхий төстэй байсан ч надад энэ нь өмнөхөөсөө илүү харь гариг шиг санагддаг.
Дэлхийн ариун цүл мөрөөдлийн ертөнд шиг харагдсан байх. Өнөөгийн бидний мэдэх амьд хөлдөөсөн гарагаас илүү солиотой, далхийн сюрреал зурагтай илүү ойрхон. Астробиологийн салбарт туршлагатай хар гарагийн эрдэмтэд маань бүх ногоон усны дээж авч энэ улбар шар манангийн шалтгааныг олжээ. Цианобактери гэж нэрлэдэг фотосинтез хийх бактери. Тэд дэлхий дээр амьдрал үүснийг олж мэдээд догдолжээ. Эдгээр эртний бактерийн гүйхэн далайн усанд нийгэмлэхээр амьдардаг байсан бөгөөд энэ нь эргээд агуу эсэлтэлт гэх үйл явцад хүчилтөрөгчийг агаар мандалд ялгаруулсан. Энэхүү өөрчлөлтийн нэг хэсэг болгон дэлхий одоо хамгаалалтын озны давхаргатай болсон бөгөөд энэ нь амьдралыг нарны цацрагийн хамгийн хортой нөлөөллөөс хамгаалдаг. Мөн бактерийн строматолит гэх ер бусын чулуулын бүтцийг бий болгож байсан бөгөөд эдгээр нь баруун Австралийн шарх бэдэх орчин үеийн строматолитуудтай төстэй. Цианобактерийн тунамал ширхгийг биохалцаар буюу өөрөөр хэлбэл бичил биетний шламаар цэментлэж строматолит үүсгэдэг. Строматолитууд нь астробиологчид бусад гарагаас хайх хэрэгтэй гэж хэлдэг биогарын үсгийн нэг юм. Гэхдээ тэдгээр нь биологийн бус шалтгаантай байж болох тул баттай мэдхийн тулд микроскопын түвшинд харах хэрэгтэй. Өрсөлдөгчгүйгээр цианобактери дээдэлж байв. Тэд нарны эрчим хүчийг ашиглан нүүрс төрөгчийн давхар эсвэл усыг шим тижэл болгон хувиргаж агаар мандалд хүчилтөрөгчийг дайвар бүтээгдэхүүн болгон ялгаруулж байв. Бактери одоо дэлхийн гарагийн эрхэмсэг захирагчид болсон бөгөөд тэд агаар мандлаа бидний одоогийн амьдралын хэв маягийг боломжтой болгох байдлаар бүрмсэн өөрчилсөн. Дэлхийн ирээдүйд гунсан хар гарагийн эрдэмтэд маань 650 сая жилийн өмнө дэлхий рүү буцаж ирэхээр шийдсэн. Ерөөсөө 1,9 тэрбум жил ямар их өөрчлөлт авчирдаг вэ? Гараг одоо криогений үед байгаа бөгөөд эрдэмтэд үүнийг цасан бөмбөлөг дэлхий гэж нэрлэдэг цаг үе. Эдгээр загварын дагуу дэлхий бүрэн хөлдсөн байна. Сүүлийн плейстоцены мөсдөлгийн үеийг бодоод зөвхөн хамаагүй хүйтэн гэж бодоорой. Үнэндээ дэлхийн бүх гадаргуу болон нийт далайн усны тал хувь нь хатуу хөлдөж. Дэлхий маш их хүүтрээд экваторын температур өнөөгийн Антарктидын температуртай төстэй болжээ. Эрдэмтэд дэлхийн температурын энэхүү уналтыг юу өдөөснийг тодорхой мэдэхгүй ч зарим онолд агаар мандалд үнс цацсан томоохон галдуулын дэлбэрэл фотосинтез хийх амьд организмын улмаас хүлэмжийн хийн их хэмжээний бууралт меланкоучийн мөчлгүүд бид энэ суугаар өмнө нь хилэлцсэн багтана. Мэдээж дэлхийн хөргөлтийг өдөөсөн хүчин зүйлсийн хослол байсан байх. Сонирхолтой нь энэ бүх мөсдөлгийн мөсний доор өмнөд туйлын төвд байрласан Панотиа гэх нэг том супертив оршино. Гэвч асар их мөсдөлгийн бүрхүүлээс болж хар гарагийн зочид маань газраас далайг ялгахад бэрхшээлтэй байна. Энэ супертивийг Пангеатай андуурч болохгүй. Тектоник хавтангууд эцэстээ Панотиаг задалж хэдэн зуун сая жилийн дараа тухайн хожмын супертивийг дахин бүрдүүлнэ. Гэхдээ цаг хугацаанаас түрүүлэхгүй бай. Сансрын зочид маань бууж асар том төгсгөлгүй мөсөн голуудаар тэнүүчилж энэ хөлдөө газар нутаг нэгэн цагт хайлмал чулуугаар бүрхэгдсэн байсанд гайхширчээ. Эхлээд тэд хатуу ширүүн уур амьсгал дэлхийн шин төрсөн амьдралыг устгасан байх гэж бодсон ч тэр амьдрал гайхалтай төсвөртэй болох нь нотлогдсон. Цианобактерийн далайд үлдсэн магадгүй халуун усан галдуулын ан цавуудын эргэн тойронд бөөгнөрсөн яг л дундад Атлантын нуруунд одоо байдаг хар утаа гарагчтай адил. Улаан замаг зэрэг шинээр хувьсал гаргасан бичил биетэн амьдралын хэлбэрүүд ч байдаг. Нарийн төвхтэй олон эст амьдрал одоо хүртэл олдоогүй байгаа ч амьдрал гарагийн хамгийн хүнд хөлтөлтийн үйл явдлыг даван туулах аргыг олсон нь түүний тэсвэр хатуужлын гэрч юм. Энэ үед би хар гарагийн зочид маань хоорондоо маргалдаж байгааг төсөөлөх дуртай. Бүлгийн хамгийн залуу Ааштай нуурлан хашгирч байна. Эхлээд лавын бөмбөлөг, дараа нь ариун цүлийн бактерийн тоглоомын талбай, одоо ч мөсөн бөмбөлөг. Бид яагаад энд байнга буцаж ирсээр байгаа юм бэ? Гэвч бүлгийн хамгийн ахмад нь гар тэмтрүүл эсвэл хүссэн үе мөчөөрөө залуу хамтрагчаа тэрвэрч төвчээртэй бай гэж мэрэгэн хар гарагийн аялагч дуулуургүй хамтрагчтай хэлв. Энэ гараг томоохон өөрчлөлтүүдэд бэлэн байна гэж би мэдэрч байна. Өөр хэдэн зуун сая дэлхийн жилийн дараа буцаж ирье. Энэ аялал үн цэнтэй байх болно гэж бодож байна. Тиймээс гарагт өөрчлөгдөх цаг гаргаж хар гарагийн эрдэмтэд маань 360 сая жилийн өмнөх Дион үед буцаж ирэхэд тэдний харсан зүйл тэднийг цочирдуулжээ. Гараг бүрэн гисэж температур нь ерөнхийдөө өнөөдрөөс илүү дулаан байсан. Эрдэмтдийн тооцоогоор халуун орны далайн гадаргын температур хожуу Девонд Цельсийн 30 хэмээс 21 хэм хүртэл байсан. Энэ температурын уналт нь ургамлын өсөлт нэмэгдсэнтэй холбоотой Q2 түвшин буурсантай давхцдаг. Супертив задарч олон тивүүд үүсэж хамгийн том нь өмнөд туйл болон өмнөд хагас бөмбөрцгийн ихэнх хэсгийг хамарсан гондон байв.
Гондон нь орчин үеийн Африк, Өмнөд Америк, Антарктид, Австралийн дэлхийн ихэнх хэсгийг багтаасан тул нэлээд том. Гэхдээ зочид маань анзаарсан хамгийн гайхалтай өөрчлөлт бол амьдрал Кембрийн тесрэлтийг аль хэдийн туулсан явдал байв. Энэ нь биологийн олон янз байдлын хурцтай тэлэлт бөгөөд далайг бүх төрлийн нарийн төвөгтэй амьдралаар дүүргэсэн. Далай одоо трилобитууд, далайн хясаа хэлбэрт брахиоподууд, загас зэрэг нарийн төвөгтэй далайн сээр нуруудан амьтдаар дүүрэн байв. Илүү аимшигтай сорцуудын дунд 10 м урт аврах том хуягт загас думплиостус болон жижиг олз, жишээ нь крил шиг зоопланктонд дуртай өөр нэг аврах титанохтус байв. Эдгээр агуу цагаан авраг загастай хуягт шумбурч онгоцны холимог загаснууд байгаа тул харь гаригийн эрдэмтэд маань уриалгатай дулаан усыг үл харгалзан сэлэхээр шийдээгүй юм. Үүний зэрэгцээ ургамал нэгэн цагт ариун цүл байсан тэвүүдийн царцдсыг бүрэн өөрчилсөн. Ямар ч том усан тижээлтэн байхгүй тул ургамал нягт тэлж тархсан ой болж хяналтгүй ургаж, энэ нь тогтвортой шим тижээлээр баялаг дээд хөрсний давхаргыг бий болгосон. Гэхдээ эдгээр моднууд бидэнд маш юр бусын харагдах байсан. Тэд судас ургамал байсан бөгөөд өнөөгийн ой мөвс зарим шилмөст модтой холбоотой. Мөн прототоксид гэх 8 м өндөр мод шиг аврах том мөөгөнцөр байсан. Эдгээр нууцлаг мод шиг бүтсэн хадгалагдаагүй хамаагүй том газар доорх организмын үр жимсний биетүүд байх магадлалтай. Хид хідэн далайн төрөлцүүл мөчрүүдийг хувьсал гаргаж газар дээр алхаж эхэлсэн, жишээ нь ихтиостер орчин үеийн хоёр нутагтантай төстэй богино мөч, уушгин намаг шиг амьдрах орчинд шилжих боломж олгосон дөрвөн хөлтэй сээр нуруудан амтан. Харь гаригийн зочид маань Дион үеийн дэлхийг орхиж явахдаа тэд эцэстээ ирэх экологийн олон янз байдал, дулаан уур амьсгалыг мэдрэх болжээ. Нэгэн цагт хайлмал гараг байсан, дараа нь цайвар улбар шарцыг, дараа нь аврах цасан бөмбөлөг болсон, одоо бидний мэдэх хөх могоон бөмбөлөгтэй тодорхой хэмжээгээр төстэй болжээ. Мэдээж бусад том өөрчлөлтүүд тохиолдох ёстой хэвээр байна. Удалгүй олон төрөл зүйл мөх үйл явдал далайн амьдралыг сүйтгэж, эцэстээ дасан зохицсон хуурай газрын амьтдын дунд илүү их нарийн төвөгтэй байдалд хүргэх болно. Температур дахин буурч, хожуу палеозой мөсдөлгийн үеийг эхлүүлэх бөгөөд дараа нь дахин дулаан температур руу буцах болно. Нарийн төвөгтэй амьдрал гайхалтай байдлаар хувьслаа үргэлжлүүлнэ. Шин зүйлүүдийн дунд хоёр нутагтан болон таны сонссон байж болох зарим аврах том хөвлөөр явагчид үлэг гүрүүлүүд байх болно. Харь гаригийн эрдэмтэд маань дараа хизээ зочлох бол ирээдүйн хэдий хэсэгт байх бол тэд бидэнтэй уулзах уу? Тэд манай ирээдүйн үр удамтай зарим галактик хоорондын аяллаа зөвлөгөө солилцох уу? Дэлхийн туйсын тэр бүлгийг дахин нэг өдөр үлдээх хэрэгтэй бололтой. Та энэхүү гаригийн хувьслын аянд дуртай байсан гэж найдаж байна. Дараагийн ангиудад дэлхийн өнгөрсөн тухай илүү ихийг сонсох сонирхолтой байна уу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт надад мэдэгдээрэй. Бид сая жилийн өмнө болсон зүйлсийн талаар суралцахдаа баримт болон онолууд эрдэмтдийн нөхцөл байдал ямар байсан талаар хамгийн сайн таамаглалууд холилдсонтой тулгархан зайлшгүй. Гэхдээ би өнөөгийн дэлхийн тухай суралцахдаа юу нь баримт, юу нь санал гэдэгт эргэлзээтэй байхыг хүсэхгүй байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe, comment хийрэй. Дараагийн ангийг үзмээр байвал хэлээрэй. Инээс илүү сонирхолтой одон орон аяллаа талаар оруулах болно.